За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр нэг хөөрхөн хөгжилтөө кино ярьж өгөхөөр бэлтгээ сууж байна. Үзэхээс өмнө манай суугийг дэмжгээ мартаоцай. За тэгвэл киногоо эхлүүлцгээе. За кино эхлээд манай киноны гол дүр болох Хүн нараа. Одооноос нараа гэд бүгдээрээ дуудаа явчээ. Хурмаа хийх гэж байдаг ба түүний хуучин X Junior харьяанд хурмаа хийх гэж байгаад нь итгэж чадахгүй салъя гэж хэлсэндээ харамсаад нус нулимстайгаа хоёлдоо сууж байдгаа. За нэлээд согтсон Junior хурмыг нь очиж болиулахаар нараагаа авчрахаар гарахад яг үүдэнд нь Хүн нараа хурмнаасаа зугтаад ирсэн байдаг ба Junior ч өвдөх сөгдөөд миний буруу гэж уйлахад Хүн нараа дараа нь битгий хоцроороо гэж хэлснээр энэ хоёр дахин үерхэж эхэлсэн байдаг юм аа. За тэгээд энэ өдрийнхэн дараанаас Жуниалтай Нарагийн ээж уулзахаар дуудсан байдаг ба тэр олон жочдынхан өмнө манай гэр бүл тамиг бэлгэлсэн залуу чи байх тийм үл гин. Жуниал за ус надлуу цацгандэ гэж бодоод уучлаарай гэж хэлээд нүрээ урдаас нь өгөхөд Нарагийн ээж бол гаднаа ууртаа ширүүн харагдаг боловч тис өөр хүн байхан тэр Жуниалыг ус уу чи одоохондоо хуульчийн шалгалтанд бэлдээд ажилгүй байгаа гэлөө. Ажилгүй байгаа юм чин чамд хадгалсан мөнгө байхгүй л байлгүй энэ мөнгөөр байр авахтаа бэлд охиндоо зориулж би хадгалж байсан мөнгө гээд одооноос Жуниалыг өөрийг нь хадам ээж биш ээжээ гэж дуудаж бай гэж хэлэх бөгөөд одоо чамд ганцхан л асуудал үлдсэн Хүн генералыг ятгах хэрэгтэй л гэв. За Нарагийн аав нь генерал энэ хоёрыг бол яасан ч зөвшөөрөхгүй би чамд охиноо өгөхгүй суулгахгүй гэдэл гэрээсээ сумгүй буу хүртэл гаргаж ирээд энд чинь бөө юм болно. Харин Нарагийн ээж бол бүр эвлэрчгсэн дуу сонсоо тоож байгаа ч юм алга. За нэлийн юм болсны эцэс Нараа Жуниал хоёр гэр бүлийн хэмжээнд жижигхэн хурим хийсэн байдаг. Энэ хоёр бол Жуниалийн аав ээж хоёр хүүгийн маань хадам баян гэлүү гэж хоорондоо бүр ярилцаа сууж байдгаа. Бөөн асуудал дагуулж кино шиг түүхтэй хурим хийсэн хоёр одоо аж жаргалтай амьдарч байна уу гэвэл үгүй. Яг эсрэгээрээ өөрчлөгдөж нэгээ харахаас ч дургуун хөөрч байнга л хэрэлдэж амьдарч байгаа. Нараа бол найруулагч Жуниал харин одоо хуулийн фермд хуульчаар ажилладаг. Орой Жуниалыг гэртээ ирэхэд муудсан жимс ногоо огтхон ч өөртөө энэ ярихыг хүсдэггүй эхнэр нь л өгтөж авдаг. Жуниал ажлаасаа тараад гэртээ ирэхэд нь өөрт нь бэлдсэн гэрийн хоол ундч байхгүй болохоор өглөж гарнаа. Жийл ажил хийж жийл завгүй байгаа юм уу? Би ч бас завгүй өгтлээ ажиллаж байл гэн. Даанч энэ бүгдийг нь Нараа огт сонсохгүй чихэд зүүцсэн байгаа. Галд оны байгаа байдал энтрэл харж зүгээр л дэлбэрсэн байгаа үсттэй. Энэ хоёр маань одоо салах өргөдлөө өгөхөөр шүүхтэр ирсэн байгаа билээ. Нарагийн хувьд нөхөр болох Жуниал нь яг шумуул шиг яагаад оршдгийг огт мэдэхгүй яаж ч алсан эргээд л гараад ирдэг гин. Тэдний яриаг сонссон шүүгч хүртэл хайрын хүчээр кино шиг хурим хийчгээд яаж байгаад өнөөдөр энд ирчихсэн юм бол гэж их л гайхна. За энэ хоёрын бие бинийгээ үзэн ядах мэдрэмжүүд хизэнээс эхэлсэн бэ гэвэл хуримын бэлтгэл үеэс эхэлсэн байдаг. Энэ хоёр маань ээлж дараалаад бие биенийхээ болж бүтэхгүй бүх асуудлыг шүүгч нарын өмнө ярьж эхэлнэ. Эхний асуудал нь Жуниал том байр яасан ч авахгүй, хоёр хүнд жижигхэн студ шиг байр байхтал болно. Би бүгдийг чадна хэмээн хэлээд одоо хүртэл Нарагийн ээжийн өгсөн мөнгийг буцаагаад эргүүлж төлж байгаа юм байлээ. Мөн үерхэж байх үедээ дандаа бибамба битгүү гэж асуудаг. Нарагийн уул нь хамгийн дуртай хоол нь паста байхад пастаг нь Европын онгоо гэж хэлсэнд нь их л дургуун хүрсэн гэв. За Жуниалийн Нараа дургу болсон шалтгааны эхлэл бол тэд хамтдаа бал сараараа Швейцар руу явсан. Тэр үед нь Нараа аялал бол амарч тайвширхыг хэлдэг хэмээн хэлээд огтхон ч өрөөнөөсөө гараагүй байдаг ба Жуниал тэр үед ганцаархнаа гадуур явж зургаад арсан. Яг л ганцаараа аялаж яваа юм шиг тийм мэдрэмжүүдийг Жуниал авсан талаараа хэлнэ. Дараагийн асуудал нь Жуниалийн сургалтынхаа ах нь охин дүүтэй. Тэр охин дүү нь хурмаа хийх гэж байгаа. Тэр дүүд нь зориулаад бэлэг авч өгөх ёстой тул 100 мянган вон өгчих гэж Нараад хэлсэхэд Нараа Жуниалыг чи ажилгүй юм байж юун сүрхий сургалтын ахынхаа дүүгийн хуримд санаа тавьдаг юм гэх ба энэ өдрөөс мөнгө хэрэггүй ажилгүй юм чинь мөнгө өрөх шаардлагагүй хэмээн хичээлээ таарж ирэхдээ хүртэл алхаж гэртээ ирсэн байдаг Жуниал. Нарагийн ээжийн төрсөн өдөр болоод юу өгөх талаараа Жуниалтай ярилцаад мөнгийг олдог хүн нь өөрөө мэдээд хий би ажилгүй хүн юу мэдэх вэ? Ажилгүй хүн юу ч мэдэхгүй гэж хэлсээр л байдаг. Нараа бүр энэ үгсийг маш олон удаа сонсоод урдаас нь Жуниал маш олон удаа ингэж зөрчилдөж байгаад нь үнэхээр дургуун хүрээд төвчгийн аргагүй байсан талаараа хүртэл шүүгчэд хэлнэ. Жуниал Нарааг анх төрөхдөө баян айлын хүүхэд болж төрсөн болохоор өөрийнх нь амьдралыг хизээч ойлгохгүй гэж хэлдэг. Нараа харин хадам ээжээсээ хамгийн их сонсож байсан үг нь юу ч хийсэн байсан хадам ээж нь хажууд нь ир зогсоод танах баян болохоор чи ийм юм хийж үзээгүй биздээ гэх ба аяг тав угаах шингэнийг хүртэл маш ихээр хэрэглэж байна хэмээн араас нь нөгөө л үгээ давтаж хэлдэг.
Хөргөжөөр дүүрэн худалдаж авсан хачийг харснаа өөртөө хийвэл илүү зарлага баг. Чи баян элийн охин болохоор ингэдэг юм уу л гин. Ингэж хэлсэн маш олон удаа болохоор нараа Жунелд хандаад танаа гэрийнхэн угаасаа л бүгдээрээ дутуугийн комплекстэй хачир худалдаад авч итгэхэд баян элийн охин байх энд ямар хамаатай юм бэ л гин. За Жунел үнийг нь сонсоод нарааг чи ерөн арх ууж ирээд усанд орохгүй надтай дотны харилцаанд орно гэж тушаадаг биздэй л гин. Энэ хоёр бас болоогүй би бинийгээ ажлынхаа хүнтэй араар тавьсан гэж бодцоож байгаа. Уул нь хоёр тал зүгээр л ажлынхаа хүмүүстэй уулзаж ажлынхаа талаар ярилцсан юм байлээ. Хин энд буруугаар ойлгоцсон л яваад байгаа. Шүүгч Жунел болон нараа хоёроос салах хамгийн том шалтгаанаа хэлгээхэд нараагийн салах онцгой шалтгаан нь бол Жунелийн зүгээр л оршиж байгаа нь. Жунелийнх бол нараа үргэлж хуулийнхаа шалгалтанд буу зүйл дагуулдаг л гин. Жунел бүхэл бүтэн 20 насаа хуулийн шалгалтанд зориулсан зөвхөн нараагийн төлөө. Тийм байхад нь нараа зөвхөн өөрийнхөө төлөө гэр орноо хаян кино зохиол зураг авалтандаа уягдчихсан гэж хэлдэг ба нараа харин ичих нүргүй амьтныг би ерөн тижээх гэж их зовлоо. Залуу насаа бүхэлд нь хайсан дахиж амьдралаа энэг балаа юмтаа дэмий өрмөөргүй байл гэн. Шүүгч энэ хоёроос та хоёр яг одоо салахтаа бэлэн байна уу гэж асуугаад энэ хоёрч тийм гэж хэлснээр салах өргөдлөө өгнөө. Өгтлээ би бинийгээ үзий ядаад л харахаас дургуун хүрээд алчмаар санагдаж байхад нь шүүхээс энэ хоёрт 30 хоногийн хугацаа өгсөнд нараач нэлээд ууртай харагданаа. Харин Жунел утсан дээрээ 30 дахь өдөр дээрээ сэрүүлэг тавьж байдаг. За ингээ буцаад явж байх замдаа хоорондоо маралдаж хэрэлдэж байгаад улаан гэрлэр ороод энэ хоёр маань осолд орно. Нараа бүр осолд орж байхдаа муу новшоо гэж хүртэл ойрлох нь тэр. Нараа нүдэ нэгээд эмгийн өрөөнд сэрэхэд хажуу талд нь Жунел муу адил ухаан орж байдаг. Эмч орж ирээд тэднийг үзэхэд хоёулаа хэвэн байна л гэж хэлдэг. Хоёр талд хүүхдүүдийнхээ хажууд эцэг эхчүүд нь зогсох бөгөөд нараа Жунел хоёр маань төрсөн эцэг эхээ хийн нь таньдаггүй. Эмчээс орж асуухад тэднийг ой санамжаа алдсан ба өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг мартсан гэж хэлдэг. Энэ үед өрөөнд Жунел нараа хоёрыг эхнэр нөхөр хэмээн совлог шилэхэд Жунел дотроо би ч ёстой үнэхээр гайхалтай сонголт хийж хэмээн л бодно. Нараа харин эсрэгээрээ би ч ёстой галзуу хүүхий юм а ийм сонголт хийгээд байхдаа яах вэ гэж бодно. За Жунелийн эцэг эх хоёр нь хүүгийнхээ ой санамжийг буцааж авчрахын тулд хүүгээ чулуугаар онох ба энэ нь бүтлгүүдэж эмчнэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн цагдаа дуудангаа алднаа. Жунел утсан дээрээ 15-ны өдөр сэрүүлэг тавьсан. Үүнийг бид хоёрын хурмын ой энтер юм болов л гэж бодно. Нараагийн дүү тэндээс босч ирээд "Гүй наадах чинь та хоёрын салалтыг чинь та хоёр одоо салах гэж байгаа. Наадах чинь та хоёрт шүүхээс өгсөн хугацаа осолд орсон чи ерөн сайн болсон. Тэгээгүй бол та хоёр нэгнийгээ алах байсан байлгүй" гэж хэмээн тайлбарланаа. Эмч хоёр ээжийг дуудаад хүүхдүүд нь эмнэлгээс гарч болно гэж хэлдэг. Хоёр ээж ч яг хүүхдүүдээ салгахын бөөн хүслэн болсон. Шууд л аваад л гэр лугаа явъя гэж ярилцаад эмч та хоёр ингэж болохгүй. Хэрвээ тэр хоёрыг салгаад өөр орчинд аваачвал ой санамж нь сэргэх магадлал маш муу. Тийм болохоор тэр хоёрыг хамтдаа буцаагаад гэрт нь амьдруулах хэрэгтэй. Тэгж байж ой санамж нь хурдан сэргэж магадгүй гэж эмчийн зөвлснөөр нараагийн салах тамгаа дарах хүртэл нь хүүхдүүдээ хамт байлгая гэх ба Жунелийн ээж хамтдаа байж байгаад хоёр хүүхэд нь дахиад хоорондоо дурлцахгүй гэж санаа зовдөг. Нараагийн ээж та санаа зовлтгүй би салсныхан дараагаар охиноо шууд гадагшаа явуулах болно гэж хэлснээр хоёр ээж ой санамжийн сэргээхийг оролдоно. Гэхдээ заавал хүүхдүүдээ салгах болно гэж хоорондоо тохиролцсноо. Нараагийн ээж тэднийг гэрт нь хүргэж өгөх бөгөөд нараагийн эмэгтэй дүү тэднийг хараад хамт амьдрахаар болсондоо үнэхээр л дургуун хүрсэн бололтой явж байдаг. Нараа Жунел хоёр хамтдаа амьдрахыг хүсэхгүй байсан ч томчуу шийдвэр гаргасан тул үгнээс нь зөрж болохгүй учраас тэгээ хамтдаа амьдрахаар гэрлүүгээ явж байдаг. Энэ хоёрын маань гэр энтер гэж зүгээр л нохон хороо ээж дүү хоёр нь ороод шууд ангааж байгаа юм чинь өнөр та нар юм бол авах юм байхгүй. Хурмын зургаа харж зогсохдоо үнэхээр бид бие биенээ алах санаатай байсан бололтой гэж ярилцах ба бейсболын бөмбөг дээр дараа хамт бейсбол үзэхүү гэсэн бичиг байдаг. Нараагийн дүү чи энэ хоёр дуу чинь яасан ч хамт амьдрахгүй гэж ээжтэй хэлсээр байдаг бөгөөд ээж нь түүнийг нараа болон Жунел хоёрыг сайн ажигл тэр хоёр дахиж яасан ч нийлж болохгүй шүү гэх ба нараагийн дүүч хүсэхгүй байх чадахгүй. Би тэглээ шалгалтандаа бэлтэн тийм юм бол та өөрөө энэ хоёртой хамт амьдрээч гэж хэлэхэд ээж нь цагаа тайлаад л алганы амт үзүүлэхээр шийтгэхэд нараагийн дүүч ээжээ та яагаад юм бэ? За би энэ хоёртой ч хамт амьдрийгээд энэ хоёрыг хажуунаас нь ажиглахаар хамтдаа үлднэ. Дараа өдөр нь болоход хоёр ээж нь хурим дээр байсан бүх зочдыг урьж авчираад хүүхдүүдийнхээ ой санамжийг сэргээхийг оролцоорл байдаг. Хүмүүс ээлжлэн нараа Жунел хоёрын өмнө ирж зугаад дурсамжаа хуваалцах болноо.
Жунал нараа хоёрыг анх танилцуулж байсан хүн бол Жуналын найз ах нь. Бааранд зөөгч ийдэг байхдаа Жунал найз охин олж өгөхөөр тэр үед бааранд явж байсан нарааг хажууд нь авчир суулгаад анх энэ хоёрыг танилцуулсан байдаг. Жунал тэнэг юм шиг инээмсэглэлээ харуулхад нараа ч айгаад шууд босоо явчихсан. Дараа нь гарах гэж явж байгаад нарааг усан үзэн мэдээд хахаж байхыг нь хараад Жунал очиж туслаад бүр имлэгт хүртэл аваачиж үзүүлсэн. Нараа тэр үед ухаан оронгуудаа өөрийг нь үзэж байсан эмч залууд дурлаад тэд хоорондоо үерхэж эхэлсэн байдаг. Хэдэн сар өнгөрсний дараа Жунал бейсбол үзэж байхдаа нарааг тэнд олж харсан байдаг бөгөөд эмч найз залуу нь түүнийг араар нь тавиад нараач тэнд зүгээр уухыг үзүүлж байдаг. Оройн автобусанд сууж чадалгүй бороонд нороод зогсож байх үед нь Жунал шүхэр барьж нараа дээр ирэхэд өөрийнх нь амийг аварсан хүн болохыг энэ үед сансан байдаг. Хамтдаа явж байхдаа бөмбөг дээр дараа хамт бейсбол үзэхүү гэж бичиж өгсөн ба тэр бөмбөг нь одоо гэрт нь байгаа бөмбөг болж таарна. Нараа Жуналын дугаарыг авч анх холбоо барьсан гэдгээ хоёр найзаасаа яг одоо олж сонсоод итгэж ядаж байдаг. За Жуналын ээжинд тэднийг ховсын эмчилгээнд авчирдаг. Энэ хоёрын маань бахан ч гэсэн дурсамж сэдэрнэ. Жунал хуульчийн шалгалт өгөх өдрөө гал гарч байсныг сандаг. Харин нараа Жуналыг гидснээ жочромтгой хам шинжтэй болохоор зутан жолтгоо идүүлээд явуулах ёстой гэж бодоод согтуудаа хоол хийж байгаад унтаад тэгээ гал гарсан байдаг. Ховсын эмчилгээнд тэдэнд бахан ч гэсэн үр дүн өгсөн болохоор ховсын эмч тэднийг бие биедээ зориулаад хэлэх үг байна уу гэж хэлэхэд Жунал нараагаас уучлалт гуйгаад чиний хооллох гэсэн сэтгэлийг би мдээгүй новш юм да гэж өөрийгөө хараадаг. Нараа урдаас нь үгүй чи бол үнэхээр сайхан сэтгэлтэй эерэг хүн шүү дээ гэх ба хоёр ээж нь цаана энэ хоёрыг буцаад нийлчих вэ гэж нэлээд санаа зовсон шинжтэй харагданаа. Орой болоход хоёр талд суугтаа энэ хоёр маань бие биедээ нэгнийгээ хөөхөн бай, нэгдүүтэй байна гэж хэлж байдаг. Өглөө болоход Жунал ариун цэврийн өрөөнд орж ирэхэд араас нь нараач орж ирэх бөгөөд энэ хоёрын хийдэг зуршил бол энэ хоёроос огтхон ч яваагүй байдаг. Гэнтхэн бие биенийгээ хараад твдэр сандраа боо юм болоод өрөөлөгөө гүйгээд л ордог. За өдөр нь болоход Жунал гэртээ гүзээлзгээ идэж байгаа нарааг хараад урдны явдлаасаа багахан зүйлийг санаад энэ хоёр хамтдаа эмчтэр ирдэг. Эмчтэр ирээд Жунал нараатай хамт нүцгэн гүзээлзгээ идээд хэвтэж байсан талаараа санснаа хэлэхэд эмч тэр хоёрыг та хоёр тэгвэл ерөн унтаад үзвэл яасан гэсэнд нараач бүр гайхаад эмчээ та зүгээр хамт унтах талаар л хэлж байгаа үстэй л гин. Эмч үгүй унтах ойлгож байна уу? Та хоёр ч одоо эхнэр нөхөр бидтэй тийм одоо хачил сонсогдоод байна уу? Та хоёр хоорондоо хичээгээд болцоод бүх зүйлийг хийгээд үзэх хэрэгтэй шүү л гин. Орой болоход Жунал эмчийн хэлснийг бодож байх үедээ нараалуу маргааш хамтдаа бейсбол үзэх үү гэж мессеж бичдэг. За тэгээ маргааш нь хоёулаа жигтэйхэн гангалж байгаад л гарна. Араасаа гарахтаа хог могоо хайчгаад ирье гэж хэлээд л дүүгээ эвтэйхэн араалаад гарч байна. Бейсбол үзэхээр ирсэн боловч өнөөдөр ямар ч тоглолт байхгүй харин ч манай хоёр маань эндээс хөөгнөө. Дараагаар нь хамтдаа хоол идэхдээ Жунал бибенбоб харин нараа паста захиалж авч иднэ. Оройн бороо орох ба нараа энэ үед шүхрээ алдаад Жунал харин шүхрийг нь аваад ирээ чи миний шүхрийг байрч бай гэж хэлэхэд нараад гинтхэн дурсамж нь орж ирээд шууд л Жуналыг үнсээд авах ба дараа нь алгадаж аваад яагаад намайг үнсэж байгаа л гин. Жунал чи өөрөө эхлээд үнссэн гэж хэлэхэд нараач яана уучлаарай чи намайг алгадуул сайхан дурсамж маань орж ирээд гэж хэлдэг. За энэ хоёр маань дахиад жоох ууд суухаар болоод Жуналын найз ахын пабд ирээд хідэн жишээлээр чааш нь харуулсан бөө. Дараагаар нь буудан дээр нь үнсэлцээд энд хүн байгааг тоож байгаа ч юм болго нөгөө хэд нь бүр санаа зовсондоо гараад ирсэн зогсож байдгаа. Бодвол манай хоёр жимчийн зөвлснээ дагуу хийсэн л байлгүй. Маргааш нь болоход нараагийн дүү ээждээ тэр хоёрыг ирж хоноогүй талаар хэлэх ба энэ үед нь гаднаас Жунал нараа хоёр тусдаа найзуудтайгаа гадуур шоуцсан хэмээн хэлээд араасаа орж ирдгээ. За дүүгээ байхгүй үеийг ашиглаад энэ хоёр маань хамтдаа их л жаргалтай хэвтэж байдгаа. Дүү нь харин гэртээ буцаж ирээд унтлахын өрөөнд яваад ороход энэ хоёр маань бүр үйлдэл дээрээ дүүдээ баригдчихнаа. Дараагийн дүү ч ээж лугаа залгаал ихч Жунал ахыг хүчнэдэж байна ээжээ гэх ба Жунал өрөөнөөс хадам дүү тийм бишээ гэд орилоод гарч ирэхдээ бөмбөгдөр гიშгээд л нилээн хүчтэй шалан дээр унаад өгвөө. Босч ирснээ ёо ичиж өглөө би зүгээр хадам дүү гимших хэрэггүй зүгээр дөрөвний харсан зүйлээ ээжэд сайн тайлбарлаад өгөөрэй. Энэ картыг аваад ахын дүү хүссэн юм аав гэх ба нараа
нарагийн дүү болон нараа хоёр битгий хүн айлгаад байлдаа гэх бөгөөд Жунал маань цаашаа хараад ганцаараа яриад байсан байдаг. За тэгээд аав мэ энтер гэж байгаад л ухаан алдаад унчихнөө. Имлэгт ирээд ухаан ороход найзууд нь бүр их л санаа зовсон байлтай харагдана. Энэ үед нараа мөн зөндөө уйлсан байдгаа Жунал санаа зовоод нарагийн ээж тэднийг дотн болсныг мэдсэн тул нараа гэрээс аваад явах ба гадагшаа явуулах гэж байгаагаа ч нараад хэлдэг. Бүх хүмүүс нарагийн хурмыг эсэргүүцэж байхад зөвхөн ээж нь л түүнийг дэмжиж охин минь л аж жаргалтай байвал нүдэ айнаж чихээ таглаж амаа хамхиж бүгдийг зөвшөөрсөн. Одоо нараа бүгдийг санахгүй байгаа ч Жуналдоо амьдрахтаа маш ихээр зовсон. Охиноо тийм байгааг ээж нь дахиж хармааргүй байна. Ээжт нь хэцүү байдаг гэж хэлдэг. Та хоёр аль хэдийн дуусан хэрвээ чиний ой санамж чинь сэргвэл буцаад л чи аж жаргалгүй амьдрах болно. Тийм болохоор түүнд хорогдох хэрэггүй л гэж хэлдэг. Оройн нараа Жуналдоо уулзахаар ирсэн байдаг. Жунал унаад ухаан ороод сэрэхтэй бүх дурсамж нь сэргсэн байдаг бөгөөд нараач үүнийг нь мэдсэн байдаг. Жунал өөрийг нь тэс өөр үдсэн ядсан харцаар харж байсан гэж хэлэх ба Жунал тэгж мэдрэгдүүлсэн бол уучлаарай. Бид танаа ээжийн хэлснээр салах ёстой гэж хэлээд ингээ 30 дахь өдрөөрч энэ хоёр маань тамаа дараа салах болно. Жунал нарагийн ээжийн мөнгөөр авсан байрнаасаа гарахаар юмаа бэлдэж авах үед нь нарагийн ээж хаалган дээр ирээд өдөр 20 цаг 20 минутаас нараа нисэх болохоор чамд нэг цаг үлдээгүй байна. Явхаас өмнө нараа дээр яваад очироо л гэд байх шиг бахан уул нээж нь. Жунал хамтдаа байсан дурсамжаа бодож нараа руу явхаар шийдээд онгоцны буудлын дээр ирдэг. Нарааг олж урд нь очиод сэтгэлээ илэрхийлээд муухай дурсамж сайхнасаа их байвал салдаг гэсэн. Бид ч бас тэгээс салж байна гэж бодсон. Би чамд ямар их хайртайгаа чи надад ямар их үн цэнтэй гэдгийг муу дурсамжиндаа баригдаад мартчихсан байж гинт чиний хуучин дурсамж сэргээд намайг орхихгүй гэж айж байсан. Би ганцаараа дурсамжаа найдагнаа зүгтмааргүй байна. Миний санаж байгаа жаргалтай мөчүүдийг чамд ч гэсэн сануулмаар байна гэж хэлэх бөгөөд нараа энэ үед чихэв зүүсэн байж таарад хэлсэн үгийг нь огт сонсоогүй байдаг. Жунал саяны хэлсэн бүх үгийг гарын алган дээрээ бичээд чийжилсэн бөгөөд дахин хэлж эхлэхэд нараа за би наад үгийг чинь сонссон гэж бодъё. Инээж байгааг чинь харах сайхан байна явлаа. Сайн сууж байгаараа гэж хэлээд чааш яваад орчихноо. За ингээ буцаа гарч ирэхэд нь энэ хэдийн ирсэн машиныг ачаад явчихноо. Хоёр нь араас нь гүйж харин Жунал цаашаа явж байхад нь араас нь нараа дуудах ба түрүүний Жуналын хэлсэн бүх үгсийг сонссон байдаг бөгөөд Жуналтай хамтдаа цаашаад амьдрмаар байгаа хэлэх ба эцэст нь энэ хоёр маань буцаж нийлж байгаагаар кино маань төгсдөг. Та бүхэнд маань энэхүү кино маань таалагдсан гэж бодож байна. За тэгвэл дараагийнхаа киногоор уулзцай. Түр баяртай.